нэг дотроо ингээд те за өнөөдөр ингээд бүх зүйл ингээд ирч хүчтэй те нарнаас би өнөөдөр ирчмээ авч шүү гэсэн тэр бодлоор өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байхгүй. Тэнгүүч нь л тэр өдөр үндсэндээ ингээд тийм нойрмог ч юм уу тийм байдлаас одоо улам багасаад улам эрчимтэй те дотроос л өөрийнх нь нэг эрчим хөдөлгөөнийг л улам эрчимжүүлээд байгаа байхгүй. Тэгээд давтсан яг үгээр тэр өдөртөө яг одоо бидний нөгөө сэргэг байдал улам нэмэгдэж байгаа байхгүй юу? Юм сэргэг хандах. Нэг ажил дээр нэг шийдвэрлэмээр юм байлаа гэж бодоход тэрийг араа нэг бүтээлчээс ч юм уу те араа нэг хурдан одоо маневрлах тийм сэтгэлгээний тийм юм хурцсан гэсэн үг байхгүй юу? Тэгэх юм тэр өдрийг чи одоо хамгийн зөв эхлэл бол энэ эхлэл ам. За одоо ингээд за өглөө тэгээд нөгөө нэг баг зэрэг юм идэж гарах мархыг та нар тэрийг л хэлүүлэхгүй мэдчихэж байгаа. Тэгээд айлтгаа жоохон ч гэсэн одоо ингээд өглөө хоол унд хийж амждаг юм ахэд те хамаагүй байна. Жоохон ч гэсэн нэг цай тэгээд боолцсон ингээл үндсэндээ өглөө олчиж байгаа. За ингээд цаашаа явъя те. За тэгэнгүүт одоо энэ өдөр гэсэн нэг том хэсэг орж ирнэ. Одоо 13 цаг те. За энэ хэсэг болохоор хүн болгон ингээд өлсөн те. Хэсрэг өлсөн. Тэгээд одоо энэ дээр бидний нөгөө жоо алдаад байгаа юмнууд энэ хэсэг дээр гарч ирд юм л да. За одоо ингээд өдөр бид нар ямар хоол идвэл илүү нэг эрч хүчтэй байх уу гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Ямар хоол идвэл одоо эрч хүч өөрийгөө хорлох уу те. Тэгээд тэр цагаа болохоор зөриөлөх юм уу одоо өрөх юм уу те гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгээд ер нь бол аль болохоор гэртээ ч юм уу те тийм хоолуудыг сайн гэдэг байхгүй юу? Гэртээ хийсэн тий гэртээ хийсэн тэгэл хамаагүй тэгэл ингээд хамаагүй алах малхны хавчуулаад хамаагүй янз бүр юм ингээд хөнгөн тий хурдан хугацаанд хийчих болохоор ингээд хоолнуудыг судлаад байгаа юм л да. Одоо тэгэл нөгөө нэвшгээл зүгээр халуун усанд тэгэл идчихдэг тий тэгэл тэрийг жоохон ногоотой байлаад идчихдэг ч гэдэг юм ингээд хурдан хугацаанд 5 минутанд хийж болохоор асар олон хоол байгаа байхгүй. Тэгэл яг нь нийтээ хоол бол байнга идэвэл асар ер нь муу одоо муу. Яг тэр одоо нөгөө энерги хөвдөж бай тэгэл нөгөө махшуул тэр нөгөө асрыг шунал шингэсэн байдаг гэл ер нь л ингээд байн гадуур хоолоод идэг хүмүүс үл тэгэл тийм хавдар мавдар ходоо шархлаа махлаа зөндөө юм үүсэт идэх байхгүй. Тийм болохоор ер нь хүн ирч хүчтэй удаан амьдрий бүтээмжтэй амьдрий л гэж бодвол муу тийм хоолноос аль хоолд затгалзах хэрэгтэй. Бивэл олуулаад даривч орохгүй бол ер нь тийм хоолны аз жаргал ордгоо. Тэрний оронд баг нэг өөр зүйл ямар аргалал явуул амар. Гэхдээ тэр байн бичэн дундаа идэт байгаа хүмүүс бол бас муу заяа. Тэр болохоор нөгөө дан одоо нүүрс усаар аваад босод нөгөө эрдэс байс юмнууд ердөө авч чадахгүй. Тэр болохоор ердөө хоолтож явж чаддаг. Тэрний оронд жоохон ногоо будаа асар сайн, маш сайн. Жоохон ногоо тэгэл будаа. Тэгэхээр өдрийн хүмүүсийн хамгийн их алддаг юм нь энэ байхгүй. Одоо яг л тэр буруу өөртөө тохирохгүй ч юм уу тийм хоол болохоор хүний улам ирч хүчтэй болгоод нормор болгодог. Тэгээд улам их хит хачаал өгдөг тийм бид улам хачаал өгдөг. Тэгэл тэрийг шатаах гал шингээх гал тэгэл хамаг нөгөө цусууд нь тийш одоод руу явчихдаг. За энэ өдрийн үед бол за энэ дээр иймэрхүү зүйлүүд дээр анхаарна гэсэн. За тэгэхээр ороо болохоор яах ёстой вэ гэхээр одоо өдрийнхөө хөдөлгөөнийг нөхөх ёстой байхгүй юу? Өдрийн хөдөлгөөнийг хүн заавал нөхөх ёстой. Тэгэхгүйгээс болоод яах вэ гэхээр хөдөлгөөн нөхч чадахгүй болонгууд чинь янз бүрийн одоо илүүдэлж юм те. Үзээч юм уу. Тэгэл толгой тарих өвдөж гэсэн дандаа хөдөлгөөнтэй холбоотой. Янз бүрийн нүүр ам дээр юм гарах марах батгшил үүсэх хүмүүс бүгд хөдөлгөөнтэй холбоотой байхгүй юу? Дандаа хөдөлгөөнтэй. Хүмүүс болохоор энийг мэдхгүй л эм тарай мараагаар нүдэд байгаа боловч буцаагаар энэ амьдралын даал гэдэг чинь л өөрөө үндсэндээ нөгөө хүнийг энэ цикл чинь л хүнийг яаж амьдрах уу гэдгийг шийдэд байтал нөхдүүд болохоор хүчээр л дээ эхлээл хөдөлгөөний одоо дутагдал бий болгочоо тэрийг ахаал нөхөхгүй л ахаал зөндөө мөнгө төлөөл дээ. Тэгээл зөндөө хоол гээл зөндөө мөнгө төлөөл ахаал хоолоо шингээх гэж мөнгө төлөөл үндсэндээ хүнгэл тэгээл өөрхийн амьдрал бол жоо өрөвдөлтэй л байгаа байхгүй. Ер нь тэгээл нэг эхлээл баахан буруу амьдарчаал тэрийгээ зөвтгөх гэж ахиж амьдарсараа амьдрал үндсэндээ ингээд дуусчих واخхой. Тийм болохоор ер нь нэг ирч хүчтэй, бүтээмжтэй
их юм хийх гэвэл анханасаа л энэ хэмнэлээ зөв болох тухай сайн судлаад байна. Тэгээд тэрийг олно гэдэг чинь өөрийгөө олно болно гэдэг чинь энэ л авахгүй юм гэсэн нэг айдаг тийм. Одоо яг хүн бол янз бүрийн аргаар хүртэл байх л та. Гэхдээ нийтлэг зүгээр энгийн одоо амьдрал хэрэгжүүлж болох юм аргууд байх. Аргууд бол яг өгөхөөр хэрэгжүүлснээр өөрийгөө тэр таньж өөрийгөө олж мэддэг чинь эндээс ургаж гарч байгаа л. За тэгэхээр оройны энэ цагуудад болохоор хөдөлгөөнөө яаж нөхөх вэ? 7 хоногт бол таад одоо ингээд хөлбөмбөг энэ төр тоглоод байгаа. Гэхдээ өдөр бүрийн заавал хөдөлгөөн гэж байгаа байхгүй юу? Өдөр бүрийн. Тэгэхгүй болоод тэр тухайн хүн ингэдэг штэ. Унтахгүй 7 хоног явж байгаа 7 хоногт нэг удаа нойроо нөхөн гэж хизэж байхгүй штэ. Тэрнтэй адилхан байхгүй юу? Хөдөлгөөнгөө яаж биш 7 хоногт бид нар хөдөлгөөнөө нөхөн гэж байхгүй. Гэхдээ хөлбөмбөгийг би одоо буруу гэж байгаа юм. Тэр болохоор 7 хоногийн хэмнэлгээ тусдаа нэг хэмнэлгээ дараа нь яриад. Одоо бол энэ нэг өдрийн юм яриад байгаа учраас. Тэгэхээр миний хувьд жишээл бол яадаг вэ гэхээр орой заавал алхадаг байхгүй юу? Заавал алхадаг. Одоо гэрлүүгаа ч юм уу эсвэл тэр өдөр заавал нэг одоо алхах одоо тийм зүйлийг хийдэг байхгүй юу? Одоо жишээл автобусаар явдаг хүмүүс яах ёстой те? Гэрээхэн гадаа буухгүйгээр нэг буудлын ам буучдаг байхгүй юу? Тэгэл нэг буудал алхах чинь. Эсвэл лифтэн суухгүй дээш алхах чинь. Ингээд ямар нэгэн байдлаар тэр өдөр чинь одоо яг онлоороо бол тэр чинь нэг 5 минут орчим алхахад хангалттай болчих. Тэр өдрийнхөө бүх юм өчөж байгаа. 10,000 орчим алхам болчихж байгаа. Тийм учраас яг өгөхөр тэр өдөртөө чи хөдөлгөөн одоо авч чадсан уу гэдгийг бод. Тэр өдөрт чинь чамд хөдөлгөөн одоо оруулж болохоор юу вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо ингээд суугаа ажилтсан хүмүүс юм тийм дандаа суугаа ажилтсан хүмүүс. Тэгэхээр тэр өдөртөө яаж юм хөдөлгөөн оруулж хөө гэрлүүгээ танад алхах чинь нөө яаж юм эсвэл ингээд автобус авах очиж чинь тэгвэл наан буух уу яах вэ гэвэл энийг л тооцоолох хэрэгтэй. Тэгээд 5 ч 10 минут ингээд жаа хөдөлгөөн оруулаад өчгөд үндсэндээ энэ өдрийн юг нөхчиж байгаа байхгүй юу? Хөдөлгөөнийг нөхчиж байгаа. За ингээд цаашаа явъя тийм. За оройны ингээд оройны хоолнууд одоо ингээд эхэлнэ. 20 цагаас хойш идэж байгаа бол хотоодны шарахтай болно. Энэ ингээд бүр ондороо тодорхой болсон. Би өөрөө ч гэсэн ийм байхгүй уус шарахтай. Тэгээ 20 цагаас наан идэхээр л сэтэрдэг байхгүй. Энэ уус эмчийн заавар. Тэгэл 20 цагаас хойш идэх нь угаасаа ойлгомжтой. Өтгөн чинь өглөө ингээд янз бүрийн цуснаа толхон болтой тусалтай гарч ир. Шахаад бутаа сэдрээд юм гэсэн. Тэгээ энэ бол эмчлэгэд хэлбэр л та. 20 цагаас хойш идэхгүй байх хэрэгтэй. Тэгэл нөгөө зааврын дагуу хүн тоолоо дараа багасгаал явчихж байгаа. За тэгээд ер нь бол яг ингэж хэлж байгаа юм л да. Хоолныхоо нөгөө бүтцэд болохоор нөгөө нэг одоо бид нар чи ихэнтэй нөгөө гурилтай шөл ер нь туугаад байгаа шүү дээ тийм. Өглөө өдрөө оройн үеэр нь туугаад байгаа. Ер нь ингээд бидний нэг тийм одоо бас нэг тэр зуршил болсон нэг юм яваад байгаа юм л да. Тэгэхээр болохоор хүмүүс болохоор энэ зөв хоолтын зөвлөхөд юу гэж хэлж байгаа нэхэд одоо гэрлэн авах шийдвэрээр хоол судалсан нөхдүүд бол меню одоо тэр зэвсэндээ болохоор жоохон баяжуул гэдэг байгаа байхгүй юу. Орой одоо нэг илүү одоо ногоотой бэлхүү ч юм уу тийм. Одоо цөөн хүртэл ингээд махгүйгээр хийж болоо л байхгүй. Тэгээд тэгэхгүй болохоор дандаа нэг одоо махгүйр гэсэн энэ форцоор дандаа яваад ах юм бэл ер нь хүмүүс ингээд нэг тийм яг энэ хотоодны ачаал үүсэл янз бүрийн одоо шархлаа тийм. Тэгэл буцаагаад нөгөө амьдралын юм аяг тийм сөрөг зүрх гарч ирээд байна. Тийм болохоор ер нь энэ хоолныхоо юу зэсийг ярьж байгаа гэр бүлээрээ ярьж байгаа тийм. Тэгэл нэг хөндөр зардал ордгоо байхгүй. Яг л тэр хоолн зараад байгаа мөнгөө зөв хуваарлах асуудал байхгүй. Алийг илүү нөгөө ороодоо одоо илүү ногоо төлөх ч юм уу салаад энэ хийгээд идчихяаж гэдэг юм уу тийм. Эсвэл бүхэл одоо мах юу багсах яаж гэдэг юм уу. Ийм маягаар энэ хоолны зэсийг л заавал баяжуул гэдэг баг. Тэр чинь нөгөө нэг өдрийн хэмнэлтэд тэр чинь бас орой авчихна. Тэгээд үндсэндээ хүчин зүйлүүд нь болохоор хөдөлгөөн гэж байгаа заяа. Үндсэн хүчин зүйлүүд нь шүү дээ. Салшгүй хүчин зүйлүүд нь хоол гэж байгаа. Тэгэл одоо тэгэл сэтгэл зүй тэгэл оюу ухаан. Үндсэндээ л энэ тэгээ яг энд болохоор илүү нөгөө юу ухамсар гэсэн нэг зүйл байна л да. Ингээд үндсэндээ ийм л бүтцтэй байна л да. Тэгээд хөдөлгөөн чи болохоор энэ бүгдэнд нөлөөлнө л да. Сэтгэл зүй, оюу ухаан, ухамсар.
Тэгээд оюун ухааны авч байгаа одоо бидний мэдээлэлүүд үндсэн дахиад буцаагаад нөгөө би бүгд эдгээр ингээд бүгд хоорондоо ингээд нэг нэгэнд ингээд матрицлаад ингээд явчихж байгаа юм. Тийм болохоор энэ хоолыг яг баяжуулах тухай зэсээ гэж баяжуулах тухай тэр зүйл дээр бол гэр бүлээрээ сайхан ярилцгал хэрэгтэй юм л. Ингээд ярилцаал тэгээл ингээд олон жилийн нөгөө дал зуршлыг бол өөрсдөө хэцүү байдаг. Хоолны дал зуршил ч өөрөө баг хэдэн 100 жилийн дал зуршил байхгүй. Тэр гэр бүл ингээд аль дээр үед л өвөө эмиг үед л тэгж иддэг лсэн. Тэгэл одоо бол тэрийг өөрчилж чадахгүй. Тэгээ яг тусдаа хэцүү хүмүүс бол өөрчлөхөд амар байдаг байхгүй. Ягаад гэхээр одоо ингээд та нар хуйлаа өөрсдөө тогтоож эхэлж байна те. Тэгээ би ч гэсэн ер нь одоо энэ хоолноос ууж орог тусдаа гарч ирсэн гэх юм байна. Бүр тэгжсэн байхгүй. Бүр ингээд хоол молон дээр ингээд зогсож чадахгүй. Тэгээд бүр аль эрт явжсэн байхгүй. Гэр бүлгүй байхдаа ингээд явжсэн байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь ингээд хүний амьдралд бас маш их нөлөөлт юм аа. Тэгээд бүтээмж ирч хүч яг эрүүл яг амьдрал дээр л энэ их асар их нөлөөлдөг тийм хүчин зүйл болдог байхгүй. За ингээд цаашаа явъя те. За ингээд цаашаа оройн олчлоо. За ундах гэдэг нэг юм гарч ирнэ. За энэ бас ингээд яг адилхан заяа. Энд нэг ач холбогдол өгж байгаа. Энд болохоор бас ач холбогдол өгнө. Бас их энэ өөр зөв ундах тухай унтахын өмнөх бэлтгэл. Энэ болохоор сэрсний дараах гэж байгаа шиг унтахын өмнөх бэлтгэл ажил гэж тэгээд яг чухал одоо яг бодоо штэ. Амьдрал дээр ингээд шууд хэрэгжүүлж болох юмнууд их байдаг байхгүй юу? Ер нь сургалтын үр дүн юу вэ гэхээр амьдралдаа нэг л зүйлийг дал зуршлыг та нар амьдралдаа хэрэгжүүлчих юм бол үр дүн байхгүй юу? Тэрээс биш зөндөө гоё юм сонслоо гэд гараал мартчихвол энэ үл ямар ч үр дүн болчих. Тэгэхээр аль болохоор нэг ч гэсэн дал зуршлыг яг ингээд туршиж үзээд те. Тэгээ нэг дал зуршил чинь 30 хоног байдаг байхгүй юу? Ингээд хөвшил болоод өөрийн болтлоо 30 хоног л хичээх хэрэгтэй байдаг байхгүй юу? Энэ болохоор сэтгэл зүйн шинжилгээ ухаанд тэгж үү. Тодорхойлсон юм л да. Нэг хүн зуршлыг одоо өөрийн болгохлоо те. Шүд угаах бол одоо нэг дал зуршил болсон учраас хинээс шаардуулдаг шүү дээ тийм үү? Угаасаа л угаач идэг. Яг энэ дадлуудыг хүн тийм л болох хэрэгтэй. Яг ингээд ингээд хийж л ямар нэгэн хөндлөнгийн саад бэрхшээлээ санагдахгүй байх хэрэгтэй. За тэгэхээр унтахын өмнө яах хэрэгтэй. За одоо ялгаа авах би дандаа ингээд суудаг л хүмүүс. Ороо очоод гэртээ очиж суучдаг. Ялгааг танаас ч гэсэн суужлаа. Компьютер ингээд хараад сууч. Би ч гэсэн хараад суучдаг. За тэгэл 12 1 үед чи ингээд бас ялгаа авах. Хөшөөл эхэлнэ. Ингээд бүр галаа хаал ядраал эхэл. Тэгээд тэр чигээр унтаад бол нойрч өрөхгүй. Ингээд хөшөлтэй би юм чи ингээд. Тэгэхээр унтахын өмнөх бэлтгэл ажил маш чухал. Унтахын өмнө болохоор энэ хөшөлтсөн нөгөө очиод бид нар ингээд 7-8 цагаас хойш сууч чинь ялгаа авах телевизийн өмнө ч ингээд суучж байгаа нөгөө тэр хөшөө заавал арилгачиж унтах хэрэгтэй. Тэгвэл би чи амархгүй. Би чи амархгүй бол буцаа дахиад нөгөө цикл руу орчих. Тэгэхэд бол бүгдээ сулж өгнө. 5 минут дахиад 5 минут. Тэгээд ер нь нэг 2-3 хаалт суллах бүх одоо булчин зүрхийг дасгал. 2-3 дасгал байгаа заяа. Зүгээр одоо ингээд бүх биеэ суллаад бүх толгой одоо хүзүүг ингээд суллаад зүгээр ингээд доош ингэчих байгаа байхгүй юу? Доош ингээд хараад тэгээд гар хөл энэ хүзүү бүх юм ингээд суллаад байгаа заяа. Эсрэгээр буцаагаад одоо бүх бие дээш нь ингээд нөгөө чангааж байгаа юм шигээр дээш нь бүгд ингээд татаад өгч байгаа байхгүй. Ингээд дээш алсаар ингээд бүх үе чи дээш татж байгаа юм шиг дээш чангалаад байна. Тэгэнгүүт энэ суугууд болохоор хүний бие ямар процесс явагддаг вэхээр энэ нейронууд чинь дандаа урагшаа бүхтийг маягаар болоод даралтууд нь өөр болчдөг байхгүй. Одоо нуруу болохоор яах вэ? Зөөлөн хэдүүд нь ингээд эрс дээрээсээ даралт үзүүлж явах хэрэгтэй. Байшин ч гэсэн ялгаа байхгүй энэ одоо тулгуур баг нь болохоор босоо ээжиж хүн даралтыг дааж байгаа шүү дээ. Баг зэрэг ялгах юм бол хүн даралт дааж чадахгүй, дээш хитэн дахаар үрж чадахгүй гэсэн. Нуруу ч гэсэн ялгаа байхгүй. Суугуудлаа бид нар иймэрхүү болчдөг байхгүй. Тэгэхээр даралтууд чинь буруу олонгод нуруунд чинь ядрах үзэгдэл бий болоод тархи руу очдог энэ халахсан судалдууд чинь бас ялгаахгүй даралт үүсчихэж байгаа. Тэгэхээр чин тархины бодох чадвар асар бага болно гэсэн, муудна гэсэн. Тэгээд ер нь яг аль болохоор ингээ хэцхэн сууж ил гэдэг юм л да. Одоо галбир эмчилгээ гэдэг тийм бүр эмчилгээний төрөл
ер нь хөгжиж байгаа галбир эмчилгээ. Тэгэхээр тэр галбир эмчилгээгээд байгаа нь болохоор яг хэвээр вэхээр гол дүрмэн зүгээр эгц шулуун байр л гэж байгаа. Бие эгц шулуун байр. Тэгээ суух, алхах, гүүх ер нь ялгаа авах эгц шулуун байр. Тэгснээр болохоор яг вэхээр энэ одоо тусаа хангамжийн буруу энэ зүйлүүд улам багасна. Тэгэл их олон юм байна л да. Тэгээд эгц шулуун байрныг нь өөрөө дасгал гэж байгаа байхгүй юу? Өөрөө дасгал. Одоо дасгал ихээр заавал одоо ингээд юу биш, гимнастик биш. Ингээд өөрөө зөв сууна гэж өөрөө дасгал гэж байгаа. Дасгалтай бүр хамгийн чухал суур дасгал гэж хэлж байгаа. За тэгэнгүүт ингээд ядарсан нуроонуудыг болохоор яаж юм гэхээр дээш нь ингээд олдоод татчих байгаа юм шиг ингээд дээшээ өөртөө дээш нь татчих байгаа гэж бие дээш нь чангалаад байгаа байхгүй юу? Тэнгүүд буцаагаад ингэсэн байсан юм чинь буцаагаад хэвэнд нь ороод татаад байж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ үүсчээсэн нөө ядрах үзэгдлүүд байхгүй бол нөгөө дарагдсан байсан зүйлүүд чинь буцаагаад сайхан тэнэлгээд өчөж байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь унтахаар тэр чинь яах вэ гэхээр илүү одоо сайн амарч өгөн заяа. За тэгээд ер нь бол одоо хүмүүс